За сайн байцгаана уу? За 5 дугаар сургууль дээр хоол үйлдвэрлэл үйлчилгээний систем хэрэгжиж байгаатай холбоотойгоор за сурагчид маань киоск машин дээр хэрхэн хоолоо захиалах болон төлбөр төлөх заавар бичлэгийг хургуулж байна. За киоск машин дээр дэлгэцэн дээр 1-2 дугаар хоол болон ширхгийн хоол, салаад, зууш, за ус, цай, ундаа гэсэн нийт 5 төрлөөр ерөөхдөө хоол маань харагдаж байгаа. За ингээд төрөл болгон дээр дарангууд тухайн хоолнууд маань ингээд дэлгэцэн дээр харагдаж байгаа. Сурагчид маань өөрсдөө сонголтоо хийгээд ерөөхдөө захиалга өгнө гэсэн үг. За жишээлбэл би эндээс нэг бэршгээ болон нэг сүйтэй цай гэсэн захиалга хийж үзүүлээ. За ширхгийн хоол дээр дарахаар за энэ дээр ширхгийн хоол дээр бол мантун бууз бэршгээ харагдаж байна. За энэ дээр болохоор дэлгэцэн дээр тухайн хоолны маань үн болон тухайн хоол маань одоо үлдэгдэл нь харагдаж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ үлдэгдлийг сурагчид маань аягүй сайн харна. Хэрвээ энэ дээр тэг гэвэл тухайн хоол байхгүй байна, дууссан гэж ойлгох нь. За одоо ингээд бэршгийн дээрээ дарахаар доор хэсэгт болоод ирэхээр ерөөхдөө бэршгийн маань нэг ширхэг за тэгээд тухайн төлбөр нь харагдаж байна. За бэршгийгээ олон болгохыг хүсвэл нэмэх төвчлөр дээр дарж болно, хэдийг захиалж болно те сурагчид маань нийтээрээ нэг мөсөн захиалга хийж болно. За эсвэл бэршгийгээ одоо багасгахыг хүсвэл мэдээж хасах төвчлөр дээр дараад ингээд тоогоо ихсгэж багасгаж болно. За одоо ус цай ундаа төрлөл рүүгээ ороод сүйтэй цайн дээрээ дараад ингээд сүйтэй цайгаа захиалъя. За ингээд нийт бол одоо таны захиалсан захиалга маань энд харагдана. За хэрвээ захиалгаа болгохыг хүсвэл захиалгаа одоо хоол авахаа болвол та энэ цуслах гэсэн төвчлөр дээр дараад захиалгаа цуцлах бүрэн боломжтой. За би болоод ирэхээр нэг бэршгийн нэг сүйтэй цайг захиалаад нийт төлбөр маань 2500 төгрөг гэж гарч байна. За ингээд төлөх төвчлөр дээр дарахаар энд таны төлбөрийн мэдээлэл болон одоо нөгөө нийт төлбөр маань харагдана. За энэ дээрээ төлөх төвчлөр дээр дарахад баруун дээд буланд нь NFC төхөөрөмжөнд карта уншуулна гэж харагдаж байгаа. За ингээд карта уншуулсныхаа дараа заавал төлөх төвчлөрөө дарахад энд болоод ирэхээр захиалгын дугаар харагдана. За энэ дээрээс та заавал сурагчид маань энэ принт гэдэг үгийг дараад за энэ дээрээс таны нөгөө нэг сурагчдын маань захиалсан хоолны ерөөхдөө захиалга нь гарч ирж байгаа гэсэн үг. За ингээд энэ талооноо хүлээн авах хэсэг дээрээ өгөөд хоолоо хүлээж авах нэ.